аймгийн цагдаагийн газрын танилцуулга. Албагчдын нийгмийн асуудал, үүрэг гүйцэтгэх нөхцөл, боломжийг хангах чиглэлээр хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний талаар. Цагдаа дотоодын цэргийн байгууллага 2025 оны хамтдаа өгж зорилтын хүрээнд албагч ажилтны ажил орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор аймгийн Баянөндөр сумын 2024 оны аймгийн төсөлд батлагдсан цагдаагийн газрын барилгын дотор засвар 45 сая төгрөг, аймгийн хөрөнгө оруулалтаар гадна басаад дээвэр гэрэлтүүлгийн шинжилгээд 109 сая төгрөг, дотоодын цэргийн 821-р тусгай салбарын албаны бэлэн байдлыг хангах салбарыг заасан газар шилжүүлэн байрлуулах шаардлагатай техник хэрэгсэл худалдаа авахд 37 сая 150 мянган төгрөгийн үндсэн хөрөнгө болон эргэлтийн хөрөнгийг шийдвэрлүүлэн засварын болон хөрөнгө оруулалтын ажлыг хийж гүйцэтгээд байна. Цагдаагийн газрын сургалт чөлөө цагийн тангимыг аймгийн застрагын аварын зардлаас 401 сая төгрөг шийдвэрлүүлэн зориултыг өөрчилж эд мөрийн баримт хадгалах өрөө 1 мэдүүлэг авах өрөө 10 болгон засварлах ажил 50% үргэлжилж байна. Цагдаагийн ерөнхий газрын санхүү ард талын албанаас энэ оны 6 дугаар сард Ланд 76 маркийн 160 сая төгрөгийн үнэхий тээврийн хэрэгсэл, Орхон аймгийн Баянөндөр сумын загстрагын тамирын газраас цагдаагийн газарт 141 сая төгрөгийн өртөг бүхий тээврийн хэрэгслийг шийдвэрлүүлэн Honda Star, Орхон аймгийн Жаргалант сумын загстрагын тамирын газраас Toyota Harrier маркийн автомашинуудыг хүлээн авч албаны үйл ажиллагаанд ашиглаж байна. Орон нутгийн 2024 оны төвсөд цагдаагийн газар шаардлагатай хөдөлгөөн тэргуулийн тээврийн хэрэгсэл худалдаа авах зардал 440 сая төгрөг шийдвэрлүүлэн аймгийн худалдаа авах ажиллагааны газарт 5 тээврийн хэрэгсэл худалдаа авах тендерийг зарлаж Монгол хүнтэй компани шалгаран гэрээ байгуулан тээврийн хэрэгслүүдийг 2024 оны 4-р сарын 4-ний өдөр хүлээн авч албаны үйл ажиллагаанд ашиглаж байна. Орхон аймгийн цагдаагийн газрын эзэмшилт байдаг 2-ын А хорооллын соён ботхонд албаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр Майдер инженеринг констракшн компанитай хамтран цагдаагийн газрын 13 албаагчдыг 1 м квадратыг сая 900 мянган төгрөг буюу зах зээлийн үнийн дүнгээс доогуур үнээр хөнгөлөлттэй нөхцөлтэйгээр оруулж тус байрны барилгын ажил дуусаж энэ оны 10 дугаар сарын 29-ний өдөр улсын комисс хүлээн авч албаагч нар орон сууцндаа ороод байна. Мөн арилжааны голомт худалдаа хөгжлийн багтай хамтран албаагчдад цалингийн зээлийг бууруулах, ипотекийн зээл албаагчдыг хамруулах чиглэлээр 2 удаагийн уулзалт зохион байгуулж энэ онд 5 албаагчийг ипотекийн зээлд хамруулан ажиллалаа. Хууль зүйн дотоод хэргийн сайдын хамгийн чухал нь арга хэмжээний хүрээнд төрийн тусгай албаагчийн нэгдсэн эмнэлгийн эмч ажилчид 2025 оны 1-р сарын 20-21-ний өдрүүдэд өсвийн онцлогын эмчилгээний төвийн дэмжих төвд 9 чиглэлээр үүсдэг онцлогоонд 210 албаагч ажилтан түүний арга гэрийг хамруулан ажилласан. Энэ оны 10 дугаар сарын 29-ний өдөр аймгийн эрүүл мэндийн газар Энгчих Мандирва өрхийн эрүүл мэндийн төвийн эмч совилогч нийт 8 хүний бүрэлдэхүүнтэйгээр цагдаагийн газрын хурлын заал болон 101, 104 тод өрөөнүүдэд албаагчдад 6 төрлийн урьдчилан сэргийлэх үйлчлэг шинжилгээг нийт 122 албаагчдыг хамруулан зохион байгуулан ажиллалаа. Төрийн албаны салбар зөвлөлийн Орхон аймгийн салбар зөвлөлөөс урьдчилан сэргийлэх шуурга удирдлагын засгийн чиглэлийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа сод бэлэгт аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас төрийн албаагчийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд 6 сарын үндсэн цалинтай тэнцэх 1 удаагийн мөнгөнд итгэмж, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах засгийн эргүүлийн цагдаагийн ахлагч намдаг доржид 2 сая төгрөгийн 1 удаагийн итгэмжийг тус олгууллаа. Тус орондоо Орхон аймгийн застрага бөгөөд Эрдэнэтийн цэгрэгчээс цагдаагийн газрын албаагчдыг бүгд 8 дахь хятад улсын Женевад аялах эрхийн бичгээр шагнаж нийт 35 албаагчийг энэ оны 10 дугаар сард 2 ээлжээр аялуулад байна. Аглагчийн тэмдэглэлт өдрийг тохиолдуулан аймгийн засаг дарга Зоригт Баяр гэмтэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргээ амжилттай биелүүлж хамт олоноо хошуучлан ажилласан 2 албаагчийг гэр бүлийн хамт бүгд найрамдах хятад улсын Ханиан хотод аялах эрхийн бичгээр шагнаж дэмжлэг үзүүлж албаагчдын урам зоригийг сэргээн ажиллалаа. Цагдаагийн газрын хамт олон дундаас гаргасан амжилт бүтээлийн талаар. 2025 онд тус цагдаагийн газрын мөрдөн шалгах дасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах төслөгч Отгон Жаргал, мөрдөн шалгах албаны шилдэг мөрдөгч, замын цагдаагийн дасгийн цагдаа зохицуулагч, цагдаагийн ахлагч Мөнх сайхан, тээврийн цагдаагийн албаны шилдэг цагдаа зохицуулагч, ажил мэргэжлийн авраг албаагчаар тус шалгарсан байна. Монгол улсын төрийн одон медаль, цэргийн гавны одонгоор 1, цэргийн хүндэт медалаар 12,
хууль зүйн дотоод хэргийн яамны хууль зүйн салбарын тэргүүн ажилтны тэмдгээр 4, цагдаагийн алдар тэмдгээр 5, хүндэт жуугчгээр 14, цагдаагийн ерхий газрын хүндэт жуугчгээр 13, албаны төлөө 1, 2, 3 дугаар зэргийн тэмдгээр алба багштыг тус тус шагнаж урамшууллаа. Цагдаа дотоодын зэргийн байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн зорилтын хүрээнд тус цагдаагийн газраас 45 ажил, арга хэмжээ зохион байгуулж, эгний ягс жилийн байдлаар 21 аймгаас тэргүүлэн ажилласан байна. Мөн цагдаагийн газрын 2025 оны гүйцэтгэлийн төлгөөг 5 зорилт, 54 ажил, арга хэмжээтэй хэрэгжүүлэн цагдаагийн ерхий газарт жилийн эцсийн тайлан хүргүүлж 92%-тай маш сайн үлгээтэйгээр дүгнэгдэн амжилт гарган ажиллаж байна. Амар тайван амьдралын төлөө хамтдаа